За сайн байна уу? Сонон байна. За энэ удаагийн уншлагаар бүгдээрээ энэ харилцаанд юу тохиогоод байна вэ? Эсвэл энэ харилцаанд юу тохиосон бэ гэдгийг нь харж өгөх болно. Энэ асуулт нь өнгөрсөн нөхцөлд хамаатай байх боломжтой. Бас яг одоо болж буй нөхцөлд хамаатай байх боломжтой. За юм сайхан хөөрхөн 3 групп байна. Группүүдийг нь танилцуулъя. Групп номер 1 6-гийн аяга. Хөөрхөн дагинтай үзрэн тэр дагин гэд нэрлэе. За групп номер 2 нар буюу туула ба морьтой, бүжим ба морьтой наран цэцэгтэй ийм групп байна. За 3 дахь групп нь sheep and blackberry. Үнэнч байдал гэдэг утгатай хоньтой хөзөр байна. За хамгийн татагдаж буй хөзрөө сонгоод уншилгаа аваарай. Тэгээ уншилгааны ихэнд нь энергийн төлөв, энергийн шалгалт хийж өгөх учраас уншилгын ихэнд шууд таны сонгосон хөзөр нь таны групп мөн байна уугүй гэсэх нь шууд мэдэгдэх болно. За групп номер 1 та 6-ын аяг буюу энэ сайхан дагинтай хөзрийг сонгосон байна. Тэгэхээр энэ харилцаа өнгөрсний харилцаа байх боломжтой. Ээж охин хоёрын хоорондох харилцаач бас байх боломжтой. Эсвэл ийм өвөрмөц, стиллэг, дизайнлэг гэдэг ч юм уу, фэшнлэг гэдэг ч юм уу ийм өдөр тутмын энгийн харилцаанд хамаарахгүй төрлийн харилцаа хүн болгонд тохиодог зүйл биш. Ийм төрлийн харилцаа байсан байх боломжтой байна. За яг одоо таны энергийн шалгалтыг хараад өгье. Энергийн шалгалт гэсэн чинь хангман доошоо харж гарч ирсэн байна. Энэ нөхцөл зөрүү зан хамааралтай байж болно. Гацхан мэдрэмж эсвэл урагшлыгээд урагшлуулж чаддаггүй мэдрэмж хамааралтай байсан байж болно. За групп номер 1 энергийн шалгалтыг нь аваад энэ түүний групп мөн гэдгийг нь сайхан батлаад өгье. Сахиж сахиусаасаа асууя. За сахиусаас нь баталгааг авъя. Nine of Pentacles та аян замлалт ямарваа нэгэн аян замлалт гарсан хүн байж болно. Ихэр төлийн аян замнаал богдууланд гарахаар завдчихэж уулзшгүй. Богдуул ямарваа нэгэн ууланд гарах, тэ алхах. Бас ганцаардсан мэдрэмж байна. Энэ зүйлийг санхүү бизнестэй энэ зүйлс орлоо олох гэсэн санаа байсан байна. Гэхдээ олуулаа хамтдаа хий гэж бодож байсан боловч ганцаараа бүхнийг хийгээд дууссан учраас үүнийг орхихоор шийдсэн гэдэг мэдээлэл гарч ирж байна. Гэтэ энэ бүх зүйл дууссан өнгөрсний зүйл байсан байх ч гэсэн гоё мэдрэмжийг бол төрүүлсэн. Тэгээ одоо ч гэсэн энэ нөхцөл хэрвээ энэ одоогийн нөхцөл байдлаагаа олвол бас тиймч таагүй бол мэдрэгдэхгүй байгаа. Гэхдээ бас айгүй юм ганцаардлын мэдрэмж бүгдийг ганцаараа зохицуулах шаардлагатай, ганцаараа болгох шаардлагатай мэдрэмж хүчтэй байна. За мэдээж бас зүлэг, өвс ногоо гэх зүйлсүүд дээр зурган дээр гарч ирсэн байна, тий. За энэ энергийн баталгаа болсон болов гэж бодож байна. Одоо энэ харилцааны байдлыг нь харж өгье. Харилцаанд юу тохиосон бэ? Five of Cups. Депресс нөлөөтэй сэтгэл хөдлөлийн харилцаа нөлөөтэй байсан байна. Нэг бол таны талд эсвэл түүний талд. За таны талыг харъя бүгдээрээ. Түүний талыг харъя. Түүний энерги түүнд маш их хэмжээний уур хилэн бугларсан мэдрэмж төрж байна. Тэсрэх уур. Энэ тэсрэх уурыг танд харуулсан ч гэж магадгүй. Гэхдээ та түүний их тесэрж байгаа уурыг харсан болвол яг тэр яг үндэ бие барьсан гэж харагдаж байна. Ингээ хэлэхээр муухай. Гэхдээ тэр бие барьсан тэр яг бүрэн уураа яаж тесэрдгээ яг үндэ танаас нуусан, танаас үүнийг хамгаалсан. Тэгээ гэртээ магадгүй ганцаараа байхтай амар их тесэрдэг, ууралдаг ийм хүн нөгөө талд байна. Тэгээд гэрээсээ гараад гэдэг ч юм уу те гэрт нь байдаггүй, дотн харилцаанд байдаггүй гэдэг ч юм уу танд ялангуяа таны хажууд болохоор таныг хөндлөж байгаагийн үүднээс айл болохын их уур хилэн, дотоод асуудал, сэтгэл зүүн асуудал гэх мэт энэ зүйлсүүдэд танаас тодорхой хэмжээнд нуудаг байсан. Нуух нь таныг хуурай гэсэн санаатай гарч зүгээр л хөндлөхийн тулд таны хажууд ингэж тесрэх нь
зохистой зүйл биш гэж дүгнсэн учраас ингэдэг байсан байна. Тэгээд энэ хүнд дотор маш их хэмжээний юм тесрэлт, уур, бугларсан, цугларсан, ангаагаагүй, боловсруулаагүй зүйлс ингээ бүр ингээ хоолойн дээр ингээ даваа түрээд ирсэн байгаа учраас тэр хүн хийх ёстой зүйлсүүдээ хийгээгүй. За бас ангаах одоодоо хүн чинь ингээ ангаалтанд анхаараа дотоод ажил, сүүдрийн ажил хийгээд ангаагаад юмасынхаа дотоод ертөнцөө зэгцэлж өгдөг дөө. Гэтэл энэ хүн тэгж чадаагүйгийн шалтгаан нь тэгж зэгцэлж эхлэхийн тулд энэ эхлээд энэ ууртай ингээд бүр ингээд тоолонд нь тулаад ороод ирсэн байгаа. Энэ зүйлийг эхлээд гадагшлуулах хэрэгтэй байсан байх нь байна. Тэрийгэ гадагшлуулмарг байгаа ч бас бүгдэн нь ингээд батцсан, бүгдэн нь ингээд доош нь дардаг, чигждэг, ийм энерги түүнээс илэрж байна. Харин та болохоор энэ харилцааг урагшлуулах, түүнтэйгээ хамт хийх зүйлээ урагшлуулах, яаж иж байгаа болгоно, би чамд тусалнаа, хоёулаа чаднаа, бүгдээрээ чаднаа. Надад ирээдүй харагдаж байна. Би яаж иж байгаа болгоно гэсэн ийм энерги таны талаас байж, та болохоор амар юм хүчтэй байр суурьтай байна. Хүч чадалтай, итгэлээр дүүрэн, энергиэр дүүрэн, за ядарсан байсан ч гэсэн яаж иж байгаа л энерги олчдаг гэдэг ч юм уу тий. Айгу гарамгай, чадамгай энерги танаас илэрж гин. Гэхдээ энэ таны чадaltaй энергиэр дүүрэн байдал нь нөгөө талд нь айгу юм давшламтгай гэж мэдрэгдсэн талаас байна. Ингээд айгу хүчтэй хурдмаар ингээд гүүгэл хүрээд ирж байгаа юм шиг тий. Одоо айл эзэн айгаад сандарцсан гэрийн ингээд буланд гадаа айгаа сандарцсан өвдгөөдийн өрчөд сууж байгаа хүүхдийг төсөөлөх юм бол тэр хүүхдийн хажуугаар ингээл нэг л томмоор ингээл гүүгэл тавхаал тийм бөө юм болж байгаа ингээд нэг нь ингээд айгаад ингээд буглараад суугаад байхад чинь нөгөөх нь болохоор ингээд өсрөөл хараагаал ингээд би чань гоё юм үзүүлээ гэл тийм энерги харагдаж байна. За энэ харилцааных нь энергийг нь харъя. Queen of Cups гарч ирсэн байна. Энэ нөхцөлд ээж гэдэг хүн амар хамааралтай байсан. Таны ээж, түүний ээж, эсвэл та хоёулаа ээж хүмүүс ээж болно. Эсвэл энэ харилцаа нь хин нэг нөгөөх нь ээж байж болно гэдэг ч юм уу те. Ээж гэдэг харилцаа үнэхээр чухал байна. За тэгээд нөгөө тал нь тодорхой хэмжээнд таныг ээж шиггээ харах гад байсан. Тэгж ханаалтах гад байсан. Өөрийнхөө ээжтэйгээ гоё харилцаатай биш. Гэтэ бас үнэхээр юкинтэй муухай харилцаатай биш гэж харагдаж байна. Энэ ерөөсөө бага наснд нь ээжүүд нь таныг болон түүнийг яаж өсгсөн үүний ялгаа үүн дээр амар том илэрсэн гэж харагдаж байна. Тэгээд энэ сургаалыг нь та хоёулаа ойлгоогүй байгаа болов. Ээж хүний ач холбогдол гэдэг энэ сургаалыг нь та хоёулаа анзаараагүй байгаа болов. Зүгээр л энэ харилцааны төвшөнд энэ зүйл тохиочлоо дуусчлаа гэсэн бодол хоёрт хоёуланд нь тохиож болцсохгүй. Гэхдээ энэ харилцааны гол сургаал нь ээж nurture буюу хамгаалах, хайрлах, ээж хүний энерги, ээж хүний арга барил гэдэг ч юм уу те. Ийм талаар нэг юм ойлгож авах ёстой байж энэ харилцаанаас авах ёстой юм байна шүү. Энэ харилцаанаас Six of Cups гараад ирсэн болохоор дандаа өнгөрсөн хугацаанд хараад байна. Тэгээд та тэр хүнд үнэхээр их энерги, ангаалтыг, гийгүүлэлтийг өгч чадсан, хийж чадсан гэж харагдаж байна. Тэгээд та өөрөө болохоор чадаагүй энэ харилцаа ингээд дуусж байгаа болж байгаа. Эсвэл бүтэхгүй байх, эсвэл энэ хүн боогдолтой байгаад байна, блоктой байгаад байна, намайг хүлээж авахгүй байна гэж та яг одоо энэ хүнийг мэдэрж иж болцсошгүй, мэдэржсэн байж уулзсошгүй. Гэхдээ үгүй яг үүндээ таны хийж байгаа зүйл байгаа байдал, тэр хүний хажууд оршиж байгаа байдал нь өөрөө тэр хүнд та ерөөсөө оролдох шаардлагагүйгээр танаас энерги ундарч гарч ирээд тэр энерги нь тухайн хүнийг хөгжүүлэх, хангаах, тэ гоё цэнгийг өгөх, ирээдүйдээ амжилттай байх ийм үрийг нь суулгаж өгөх, эерэг үүлийн үрийг та түүнд суулгаж өгч чадсан байна. Үр шимийг бас өгч чадсан байна гэж харагдаж байна. Гэхдээ тэр хүн тэр хүнд очсон энийгээ гоё задлаад, ургуулад гэдэг ч юм уу те цэцэглүүлээд ингээд явах нь тэр хүний хувьд арай болоогүй байна. За одоо та хоёрын нэг их бодол ба мэдрэмжүүдийг харъя. Таны түүний талаар бодол, мэдрэмж.
түүний таны талаар бодол ба мэдрэмж. За тийм. Та түүнийг үнэхээр шудраг бос хүн гэж харж байна. Ямар шудраг бос юм бэ? Хэлсэн амлсан юмдаа хүрсэнгүү, магадгүй гэрээ зурсан байсан бол тэр гэрээгээ зурчууд байна. Шал дэмий гэрээ зурчлаа гэдэг ч юм уу тий. Яасан шудраг бус юм бэ? Чи яагаад шудраг бус байгаад байгаа юм бэ? Энэ зүгээр шудраг бус нөхцөл байдал байна гэж та хүлээж аваад байна. Тэгээд мэдрэмжийн түвшинд болохоор хурдан зохицуулаад нэг бол ийш тийшээ бол одоо юу гэдэг нь тий. Нэг бол болгоод нэг бол зогсоо гэдэг ч юм уу. Гэт юм айгуу тийм мэдрэмж байна таны талд. Нэг бол болоод нэг бол үргэлжлүүлээ гэдэг ч юм уу те. Энэ хугасаа л ийм юм байна штэ. Бас төргөмдөж та мэдрэмж мэдэрсэн, төргөмдөж шийдвэр гаргасан тал байна. Гэхдээ энэ нь буруу гэсэн үг биш. За нөгөө хүний талд болохоор таныг айгуу лаг гэж харсан. Лаг лидер гэдэг үг зураад ирсэн. Харизм сайтай, харилцааны чадвар сайтай. Амар их нэрхтэй. Та бол ерөөсөө л түүний хувьд гал шиг ингээл нар шиг юм нэрхтэй. Гэхдээ энэ нь бас амар дээрэнгүү юм шиг тий. Дээрэнгүү байчих вэ гэж амар айдас түнд төрдөг. Мэдрэмжийн түвшинд болохоор та хоёрын дунд нөхөрлөл байх боломжгүй юм байна. Бид хоёрын дунд харилцаа холбоос байх боломжгүй юм байна. Бид хоёр зүгээр л өөр түвшний улсууд юм байна гэж тэр хүн мэдэрч дүгнээд орхижээ энэ харилцааг. Дүгнэж орхисон байна. За одооноос тэгвэл яавал зүгээр энэ харилцааг яах вэ? Ангаалтаа хийн. X-тэй холбоотой асуудлууд ангаалтай. Энэ хүн таны X бол энэ хүн дээр ангаалтын. Эсвэл та өөр нэг X, өөр нэг найз дээр ийм асуудал тохиож исэн болвол тэгээд тэр нь энэ харилцаанд бас асуудал үүсгэж авах боломжтой. Энэ харилцааны ирээдүг нь харин харилцаа ирээдүйтэй юу? Ирээдүй байх боломжтой. Гэхдээ бас тусдаа байх. Ирээдүйдээ байлгамаар байвал хоёр тодорхой хэмжээнд тусдаа өөрийн гэсэн орон зайтай байвал илүү тухтай байх болно гэж харагдаж байна. Тэгээд хоёр хоёулаас хүссэн зүйлсүүдэд хүрч чадна. Гэхдээ хоёрын хүсэж байгаа зүйлсүүд нь хамтдаа бүтээх, хамтдаа байх бус, тусдаа байх гэдэг ч юм уу тий. Тэгсний дараа магадгүй алсын ирээдүйдээ буцаж нийлээд сайхан илүү гоё болчоод, илүү тансаг болчоод гэдэг ч юм уу тий. Илүү чамин болчоод хамтдаа чамин зүйлсийг бүтээх гэдэг ч юм уу ингэж ажиллах боломж айж болно. Гэхдээ одоохондоо зохиолсон нь бол хоёр жоохон хувийн орон зайтай байгаарай гэсэн зөвлөгөө хэлж өгч юм. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Нэмэлтийг мань авах юм бол нэмэлт хэсэг дээр нь та энэ хүнтэй харилцаагаа болвол яах вэ, өргөжлүүлвэл яах вэ гэдгийг хараад өгье. Эсвэл больсон байсан бол яах вэ, өргөжлүүлсэн бол яах вэ гэдгийг хараад өгье. Ялгаагүй. Бас энэ харилцаанаас сурах ёстой байсан, ойлгох ёстой байсан гэдэг бүгднгэн сайхан ойлгомжтой болгоод дэлгээд гаргаад ирье. За нэмэлтийг мань авахаар бол шууд description ба comment хэсгээр доошоо ороод шууд яг одоо аваад яг одоо үзэх боломжтой. Ерөөсөө хүлээх шаардлага байхгүй, чат бичих шаардлага байхгүй шүү. За тэгээ нэмэлтээ авах хэсгээ та мэдрэмжтэйгээ холбогдож байгаад аваад үзээрэй. Хэрэг нэмэлтийг авмааргүй ч юм шиг мэдрэмж төрүүдээс хэрнээ авчаад авсныхаа дараа харамсаад дими юм авчлаа надад зориулаагүй яаж гэдэг ч юм уу. Ийм мэдрэмж та авах юм бол та миний уншлагыг хүлээж авч чадаагүй болвол энэ нь дараа нь надад мэдрэгддэг. Энэ нь дараа нь надад мэдрэгдээд за ер нь уншлагаа хийхээ болох уу да гэх гээд байдаг. Надаа юм миний урам жоохон бөхөх гээд байдаг талтай. Тийм учраас нэмэлт авах ялангуяа уншлагын маань үзэх тий хүмүүсүүд нь дандаа дими үзчихэд дими хаях биш. Яг гоё үзээд хүлээж авах хүмүүс нь яг зүүн үндэ очоосай. Тэг хүн үзчихэд хөөх яасан гоё байваа гэдэг ч юм уу тий эсвэл үзчихэд нэг сүртэй сэтгэл төрөөгүй шиглээ дараа нь амьдралтанд сайнаар нөлөөлөх гэдэг ч юм уу. Ингэхээр байвал энэ нь ч гэсэн надаа мэдрэгдээд энэ харин эсрэгээрээ урам зориг болоод дахин бичлэг хийх юм энерги нь надад орж ирдэг гэсэн үг. Тийм энерги гэдэг зүйл тийм ач холбогдолтой байдаг байх нь шүү. Тэ мөнгөө төлцөн үдцэн гэдэг таалагдсангүй гэдэг бол мөнгөний төлцөн чи ямар амаатай гэдэг ч юм уу юм тийм зүйл биш ахны хүлээж авч байгаа хэсэг надад олж чухалаадаг ахны мөнгнөөс илүүтэйгээр. Тийм байх нь шүү. Жохон чалччлаа. За дараагийн бичлэгээр уулзъя, нэмэлтээр нь уулзъя. За групп номер 2 уншлагада давтай морил та энэ хөрхөн бүжинтэй морьтой The Sun буюу нар гэдэг газрыг сонгосон байна. 19-ийн тогтой.
За энэ үзрээс харахад мэдээж энэ харилцаа үнэхээр гоё, дажгүй явж байгаа харилцаа гэж харагдаж байна. Гэтэл нарийн ширээнийг нь харж өгье. Уншлагаа эхлэхээс өмнө энергийн шалгалт буюу энэ уншлагыг таны уншлага муу эсхийг нь шалгаж өгье. За энергийн шалгалтыг нь авъя. За 8 аяг доош гарч ирж байна. За энэ хүзээр та хил хязгаараа барьж байгаа ямарваа нэгэн зүйлд плэс холдсон, явсан гэж харагдаж байна. Бас нэгэн онцгүй зүйл тохиосон. Энэ онцгүй зүйл тохиосон нь хэдэн жилийн өмнө тохиосон зүйл байна. Хэдэн жилийн өмнөөс та нэгэн онцгүй зүйл дээр хил хязгаараа тавьсан байна. Энэ зүйл тохиолдол дээр шөнийн цагаар яг ингээд орой гудамд Улаанбаатарын гудмаар гэдэг ч юм уу тийм дүр зураглал харагдаж байна. Улаанбаатарын гудмаар хүн болгон нойрсчихсан байхад нэг шөнийн 3-4 цагийн үеэр алхаж байгаа. Сар гарчихсан байгаа. Зуны тэнгэр бололтой дулаахан улирлын тэнгэрээр ингээд гудмаар алхаж байгаа. Магадгүй сансрын түнэл хавцаа тийм сонир зураглал орж ирж байна. Ийм зүйл тохиосон байх боломжтой. Үгүй бол магадгүй та ийм зургалтыг киноны хэсгээс үзсэн гэдэг ч юм уу. Тийм бас байж болно. Хүн болгонд хамаарах шаардлага байхгүй. За бас баггүй хэмжээний танилуудаасаа салсан маш олон танилттай байдаг байж байгаа. Нэгэн дор бүгднтэй найзлахаа болсон гэдэг ч юм уу тийм. Ийм үйл явдал бас сахиус нь харуулж өгч байна. Энэ яг таны уншлагатай яаж холбогдож байгааг л мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн групп номер 2 нь таны групп мөн гэдэг баталгаа болгож энэ мессежүүдийг харуулж байна. Энэ зүйл ерөөсөө таны буруу байгаагүй, хувь заяагаараа эргээд хувь заяаны эргэлтийн дагуу тохиосон зүйл юм аа гэж танд сахиусан дамжуулахыг хүсэж байна. За энэ энергийн шалгалт нь хангалттай болж чадсан болов уу гэж бодож байна. Ямар утгатай дүр зураглуудаа би бол мэдэхгүй. Ямар ч хэлсэн танд хувийн нууц тохио болоод ийм мэдээлэл орж ирлээ. За машины сигнал амар олон удаа дарагдж байгаа сонсогдлоо. Яг хэлээд дууссан ч. За энэ харилцаанд таны байдал нөгөө хүний байдал гэдээ хоёр үзэр харъя. За энэ харилцаанд таны байдал нөгөө хүний байдлыг харъя. Таны байдал сарны дур зурлал маш их гарч ирж байна. Од гар гэсэн. Тэгэхээр үүнд та астролог хамааралтай байж болно. Нарны гарыг, сарны гарыг гэж байдаг тийм. Сарны мөчлөг ажил бүтэлтэй ажиллана. The Chariot. За яг одоо таны энэ асуулгаж байгаа харилцаан дээр та энэ хүний талаар, энэ харилцааны талаар маш их хэмжээний зүүн бэлгийн мэдээлэл, далдын мэдээлэл судалж байгаа, үзэж байгаа, уншиж байгаа гэж харагдаж байна. Яг таран уншлага аваад сууж яхад та бас жижигхэн манифест хийсэн гэж харагдаж байна. Сижил, хайрын шид, тийм. Яг энэ хүн дээр нэр оноогод хийчихгүй яач юу? Тэрийг бол та өөрөө мэдж байгаа. Тэгээ ерөнхийлж хийсэн хайрын шид бол хоргүй халгүй байдаг. За тийм та энэ хүний талаар маш их зүүдэлж байгаа, зүүдэлж байгаа гэж харагдаж байна. Энэ хүн ба та хоёрын харилцаа таны хувьд далдын нууц шиг утга учиртай, сүнслэг утга учиртай, даалт утга учиртай энгийн бус харилцаа гэж танд харагддаг гэж харагдаж байна. Маш их зөөд далдын мэдээлэл. Та бас энэ хүнд та энэ хүний нууцтай байх вэ гэж сэжгэлдэг. Нэг юмыг танаас нуугаад л байна да. Нэг тийм сэжгэлдэг. Тэгэхээр дээрээс нь гэхдээ яг үнийг хэлэхэд та өөрөө энэ хүнээс юм нууж байна. Та өөрөө нууцлагд бол нь байгаад байна. Нөгөө хүнийх нь байр суурь нь болохоор энэ харилцаа урагшлах боломжгүй, бүтээх боломжгүй, нөхцөл байдал үргэлжлэхгүй штэ, ирээдүй байхгүй штэ гэдэг энэ нөхцөлийг зогсоохыг маш их хүсэж байгаа энэ хэрэг нөгөө талаас харагдаж байна. За хүн дээр би нэмэлт хөзөрнүүд харъя. Харилцааны байдлыг харъя. Таны та түүний талаар ямар бодол, ямар мэдрэмжтэй байна вэ? Тэр таны талаар ямар бодол, ямар мэдрэмжтэй байна вэ?
Нөгөө охины ордын хүн байж болцсошгүй hermit Dayanch гэх үзэр охины ордын үзрийг бэлэгддэг. Тэгэхээр та эсвэл нөгөө охины ордынх байж болцсошгүй. Тэгээ түүний охины ордтой гэдэг нь танд таалагддаг байх боломжтой. Тэр хүн охины орд учраас айгуу гоё цэвэрхэн дэс дараатай, харилцлагатай гэдэг ч юм уу ингэж тань санагддаг байж болно. Эсвэл та өөрөө охины ордын хүн учраас энэ хүн охины ордтой нэгцтэй байна гэж хараад таалагдсан байж болцсошгүй. За маш их гал энерги энэ уншлага дээр бараг л байхгүй. Ганц байгаа гал энерги нь улаан өнгө ингээ доошоо хараад гараад ирсэн. Харагдаж ийн голцоо ус ба шороо тэгээ маш их хар өнгнүүд, хувирлын энерги, шар өнгнүүд, бор өнгнүүд, газарлаг, суурь гэсэн иймэрхүү зүйлсүүд маш их харагдаж байна. Энэ харилцаанд та хоёр хоёулаа тууштай байх боломжгүй байна. За та хоёр хэрэг цагийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг болвол хэсэг хугацаанд л сайхан өнгөрүүлчихэд тэгээд салаад явчдаг гэдэг ч юм уу те. Тусдаа болчдог гэх мэт ийм зүйл харагдаж байна. За түүний таны талаарх бодол ерөөсө боломжоо нэхгүй байна. Та ерөөсө боломж өгөхгүй байна гэдэг бодол таны талд та түүний талаас мэдэрдэг. Надад ерөөсө боломж өгөхгүй нэг л боломж өгчөж нэг л боломж өгчхүүл өвчдөг юм бах та гэсэн юм сонио үг орж ирж байна. Боломж өгчөж болдоггүй юм бах та. Тэгээ та түүнийг ганцаараа л баймаар байгаа юм байна. Тэр хүн дотроо их юм тунгааж байгаа юм байна. Дотоод ажил, дотоод сүдрийн ажил дотроо энэ харилцааг мэдэрч л байгаа даа гэж та мэдэрдэг. Нөгөө хүний талд бодит үнэн нь болохоор энэ хүн ерөөсөө амьдралаа урагшлуулмааргүй байгаа. Амьдралаа яг одоогийн байгаа чигээр нь л байлгамаар байгаа. Харилцаагаа яг одоогийн байгаа чигээр нь байлгамаар байгаа. Шинэ мэхлүүлмээргүй байна. Шинэ амьдрал руу ормооргүй байна. Би өнгөрснөө боловсруулж дуусгаагүй байна. Өнгөрснийгөө боловсруулж дуусгамааргүй байна. Өнгөрснийгөө би тавьж явуулмааргүй байна гэсэн энерги нөгөө талаас маш хүчтэй гарч ирж байна. Тэгээ нөгөө талаас амар зөрүүд байхыг хүсэж байна. Зориудаар зөрүүд байхыг хүсэж байна тий. Тэгээ та болохоор энэ хүний амьдралд маш их шинжилэлтийг, маш их хувирлыг авчрах учраас та хоёрын үнэлэмжүүд зөрөөд байна тий. Тэр хүн болохоор би хувирмааргүй байна гэдэг үнэлэмжтэй. Та болохоор хувирал болох гоё гэдэг үнэлэмжтэй. Тэгэхээр хувирлын зөрөө бол улаан цам гарч ирж байна. Тэд хоёр нэг их романтик сэтгэл гэдэг ч юм уу хайрын мэдрэмжийг харъя. Энэ харилцаа зөвхөн романтик асуудал гэлтггүй найз нөхөр гэр бүлийн гишүүд дээр ч гэсэн харах боломжтой. Тийм бол гэр бүлийн гишүүдээр бол нэг их юм хайр дулаан сэтгэл тий хосууд байх боломжтой хүмүүс бол романтик сэтгэлийг нь хараад өгье. Нэг их яг жинхэнэ сэтгэлийн харилцаанд байна уу? The Empress. За энэ харилцааны сэтгэл нь жоохон хуурай байна манайхаа. Яг үнийг хэлэхэд жоохон хуурай байна. За та энэ үнийг боломж гэж хараад байна. Боломж шин зүйлийн боломж. Гэтэ таны энэ мэдэрч байгаа нь худлаа биш. Англиар opportunistic гэдэг байдаг. Да энэ бол яг таны нөхцөлд таарах гэдэг. Та групп номер 2 та жаахан ноото байгаад байна тий. Шид мэд хийж мэгээл түүнийг боломж гэж харж мараал. Тэр хүн өгөөгээд тахт нүгэ хаалгаа нэгэчээ гэл хэлээ згаарыг нь жоохон сорж мөрөөд та жаахан ноото байна шүү. Тэр хүн бол таг үгүй намаа тавиар хөгөө гэсэн ингээд ийм хаалттай нэрхтэй байгаад байна. Тийм таны талаарх мэдрэмж байхын үед байгаа. Гэхдээ энэ мэдрэмж нь ерөөсөө гоёор илэрхийлэгдэх боломжгүй, гоёор илэрхийлэхийг ч хүсэхгүй байна гэж харагдаж байна. Тэр хүн яалтчгүй амар их ангаах, хувьдаа ангаах, хувьдаа хуурах, хувьдаа өөрчлөгдөх зүйлсүүд их байна. Ээжтэй холбоотой асуудал, өмнөх үерхжсэн хүмүүс, өмнөх харилцааны хүмүүс гэдэг ч юм уу те ийм зүйлстэй холбоотой асуудлууд зөндөө байна. Гэхдээ энэ хүн
Тэрийгээ одоохондоо боловсруулахгүй байхыг сонгож байна, хувирахгүй байхыг сонгож байна, сүнсээ дээшлүүлэхгүй байхыг сонгож байна. Тэг яг одоо байгаа төвшөндөл байхыг сонгож байна. Энэ сонголтыг жоохон хөндлөөд өгөх хэрэгтэй юм болов уу гэж харагдаж байна. Групп номер 2. Гэхдээ энэ хүн дээр ингэж их та анхаарлаа хандуулснаар танд яг шинэ боломж орж ирэх гээд байгаа нь бол үнэ. Энэ аян замнаал, энэ зүйл нь тэг энэ хүнийг одоо ингэж амар одоо базах гэхүү тэг амар хүсэмжилснээрээ та илүү гой зүйлд хүрнэ. Яг гой өөрийн гэсэн гой зүйл, яг зөв зүйл, тэ амар гой төвшигтэй сайхан зүйлд хүрч чаднаа. Тэгээд сахиусууд нь ерөөхдөө бол энэ аян замналыг энэ таны хийгээд байгаа зүйлсийг дэмжиж гин. Гэхдээ энэ хүнтэй бол ингээд хаалттай гэдгийг та ойлгоосой гэж хүсэж байна. Тэгэхээр та одоо яавал зүгээр вэ? Зөвлөгөөг хараад өгье. Яавал зүгээр энэ аян замнал нь зөв, гэхдээ энэ хүн буруу. Тэгвэл яах юм бэ? Тэ ямар сонио? Сони юм бэ? Яах юм бэ? Яавал зүгээр вэ? Басан өөрийн аз жаргалаа хөө, бурхан хорвоо ертөнц бүтээгчийгээ хөө гэсэн ийм мессеж орж ирж байна. Нар гэдэг үзэр 2 удаа гараад ирсэн. Өөрийн аз жаргалыгаа хөө, танд юу аз жаргалыг өгдөг, юу танд гой мэдрэмжийг өгдөг, тэрийгээ хөө гэж харагдаж байна. За бас өдрийн цагаар өглөөс ирээд витамин D-гээ сайн аав гэдэг мессеж нь бол мөн. Энэ нь витамин D-гээ сайн аваа гэдэг мессеж нь танд допамины дутагдал байна гэсэн санаа муу юм, ялцчгүй муу юм. Тэгээ бас дээрэс нь энэ хүнтэй ингэж ноцолдож зурлах нь яг үнэндээ таныг хэрэг аз жаргалтай болгож байна вэ? Тэ яг үнэндээ хэрэг таны гоё юм хангалуун бүрэн дүүрэн болгож байна вэ гэдгээ сайн яг тагнаад үз. Энэ хүнтэй зурлаад энэ хүнийг хүсэмжлээ, зүудлээд ингээд явах нь яг үнэндээ бас гоё аз жаргалтай биш л байгаа болов уу? Аз жаргалын биш шалтгаанаар л энэ хүнийг сонирхоод байгаа болов уу? Гэтэл яг та яг та өөрийнхөө аз жаргалыг хөөх юм бол тэ яг таныг аз жаргалтай болгодог зүйлсийг л өдөр тутамдаа хийгээд яваад ах юм бол та яг зөв зүйлээ олон, зөв хүнээ олон, зөв хүн нь байгаа тэ. Тэгээ зөв хүнтэйгээ харилцаа нь хурдан ч урагшлах болно гэж харагдаж байна. За бас витамин D гэдэг зөвлөгөө бити мартар ерөөсөө инээдтэй зөвлөгөө орж ирсэн байгаа. Витамин D гэж юу юм бэ? Тэгээ витамин D Азуудад аягүй дутагдчихсан байдаг юм. Аминд юм байгаа. Витамин D-гээ сайн аав. Яаж авдаг вэ? Наранд гарна те, наранд алхна. Заавал гэрээсээ гараад алхмааргүй байгаа бол өглөөс ирээд юм гоё цонхныхоо урд суу. Цонхны нарны гэрэл тусж байгаа юм цонхныхоо урд суугаа. Сайхан бясалгаад магадгүй биеийн хөдөлгөөн йог хийнгээ. Ингээ сайхан витамин D-гээ өглөөс ирээд шууд шингээж авдаг хань үнэхээр чухлаа гэж хүсэн заавал хэлж гэн энэ зөвлөгөөг заавал дагаж өгөөрэй. Чухал зөвлөгөө шүү. Айгүй димиг гэнэ таран уншлага гэж хэлсэн. Дур нь витамин дээрээ хэлэхээр сонь санагдаж болцсошгүй. Гэхдээ маш чухал учраас би ичих нүргүүгээр хэллээ. Тийм ээ. За бас нөгөө талаараа витамин D гэдэг нь допамин D өсгөр хэлсэн буюу допамин гэдэг энэ зүйлийг илтгэж байж болно. Та ялангуяа ADHD гэдэг тусгай тархины тогтолцоотой хүн болвол тань допамин маш чухал, допаминыгаа зохицуулах тийм. Өнөө допамин дутагдчихгоо допаминыг өөрөөсөө гадуурх зүйлээс авахын тулд их хэмжээний чихэр жимсэд байна тий. Крашлн илүү янз бүрийн хүмүүст айдолуудад крашлн гэдэг ч юм уу тий. Жүжигчдүүд крашлн, ангийнхандаа крашлн, ажлынхандаа крашлн. Тэгээ хүнд ингээ крашлаад дурлаад араас нь хөөх мэдрэмжээс хүн кайф авах гэдэг, допамин авах гэдэг тусгай тархины тогтолцоо гэж хүнд байдаг. Тэгээ ингэхгүй байхын тулд допаминыгаа зохицуулж сурах хэрэгтэй. Тэгээ энийгээ нэг зохицуулаад сурчих юм бол үнэхээр амьдрал гоё болдог байгаа шүү. Гэх мэтчлэн ийм тусгай зөвлөгөөнүүд байна. Тэгээд түүнээс гадна энэ ч өөрийгөө зөвхөн зохицуулахаас гадна таныг аз жаргалтай болгодог зүйлсээ хийгээд авах юм бол яг өөрийн зөв үнтэйг учрахад ойрхон байна. Аз жаргалын мөнхийн аз жаргалаа олж авахд ойрхон байна гэж хэлж байна. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо нэмэлт хэсгээр нь яг таны энэ мөнхийн аз жаргалын хүн гэдэг нь хэн бэ, ямар хүн бэ, хаана байна вэ, яаж уулзах вэ гэдгийг энэ бүгдээрээ хараад өгье. Нэмэлт хэсгийг сонирхож байгаа бол сайхан description ба comment хэсэг дотор доор бичлэгийнх нь яг доор нь холбоос нь шууд бэлэн байж байгаа. Тэр холбоос дээр нь дараад шууд уншлага аваад шууд үзээрэй. За туудахгүй уулзъя, баярлалаа. За сайн байна уу? Групп номер 3 та 5-ын тоотой
хонтой devotion буюу үнэнч байдал, тууштай байдал гэдэг утгатай үзрийг сонгосон байна. За, уншлагаа эхлэхээс өмнө энергийн шалгалтаар уншлагыг нь харъя. Энергийн шалгалт дээр нь төрөл бүрийн сонио хачин мэдээлэл гарч ирэх боломжтой. Энэ мэдээллийнхэн зорилго нь одоо таны сонсож байгаа уншлага нь яг таны уншлага мөн гэдгийг батлах зорилготой гэлээ. За, энергийн шалгалтын үзрийг нь харъя. Wheel of Fortune, Four of Pentacles. За, яг одоо амьдралд нь яалтчгүй маш их хөдөлгөөн, өөрчлөлт тохиож байна. Бас шуудгаар морин тэргүү юу гэдэг лээ морин чиргүүл carousel гэж байдаг даа нөө хүүхдийн морь ингээд суугаад тоглоод дээр нь тоглодог. Тэр зүйл хамааралтай байж болцсошгүй. Магадгүй та энэ уншлага үеэр тэрийг харах гэдэг ч юм уу те тэр үзэгдэх тэрний дүрс таны эргэн тойронд байх гэдэг ч юм уу. Одоо морин тойрог гэдэг лөө тоглоомтой нэг гоё хөгжим дуурайд байдаг. Энэ зүйл баталгаа болох болно. За таны орчин, орон гэр, санхүү та өөрт үн цэнтэй гэсэн зүйлийг өөртөө хадгалахаар шийдсэн гэж харагдаж байна. Саяхан өнөөдөр үнэхээр саяхан энэ зүйлийг өөртөө хадгалахаар шийдсэн. За маш их эргэлтийг та их дуудаж чинь том эргэлт, том өөрчлөлт, гэр орны өөрчлөлт гэдэг ч юм уу те. За бас хувь заяа, өвлийн үрийн өөрчлөлт. Энэ нөхцөлд энэ муу хүмүүс одоо те илэрчээсэ гэсэн гих мэт бодлууд жоохон dark биш шүү. Group number 3. Group number 3-ын бодол таны яг одоо байгаа байдал нэлээд жоохон dark, хүнд бодлуудтай байна. Гэтэ таны энерги маш их хэмжээний гал цогтой галлаг байна. Таас галын ордын хүн байх боломж, гал элемент, гал махбодын ордтой хүн байх боломжтой. Нарслан, нум, хоньны ордынхныг хэлж байгаа. Бас синти гэдэг үг орж ирлээ. Синти. За энергийн шалгалт ингээд боллоо. Энергийн шалгалт нь хэрвээ танд баталгаа олж чадсан болвол эсвэл энэ уншлага сонирхолтой санагдаж байгаа бол уншлагыг нөрвөлжлүүлж харцгаая. За тэгэхээр энэ харилцаанд яг юу тохиогод байна вэ? Юу болоод байна вэ гэдгийг харъя. За таны нөхцөл байдал. Вау! Хольж байгаад харсан ч. Түүний нөхцөл байдлыг харъя. Вау, юу болоод байна вэ? Окей. За энэ нөхцөл, энэ харилцаа амар соронцлолт ихтэй харилцаа байна. Та хоёулаа нэгэндээ амар ингэж татагдж байгаа. Нэгнээ үнэхээр их сонирхож байгаа төрлийн харилцаа байна. Нөгөө хүн нь ийм ямар утгатай хүн байж болцсошгүй. Рок хүн байж болцсошгүй. Рок. Роктэй хөгжмийн хүн байж болцсошгүй. Гадуур их явдаг, баар савар их явдаг. Гэтэ тайзан дээр underground гэдэг байдаг да. Тийм төрлийн хүн байх магадaltaй. Чин савхан зүсэмстэй гэдэг ч юм уу, гитар тоглодог гэдэг ч юм уу те. Ийм хүн байх магадaltaй. Эсвэл ийм амар загварлаг fashion модель төрлийн хүн байж болцсошгүй. Ийм сонирхолтой төрлийн хүн байна. Нөгөө хүнд нас материалын ордын шин чанарууд байдаг байх боломжтой. Нумын ордын шин чанарууд байдаг байх боломжтой. Тэгээ таны хувьд энэ хүн бол та энэ хүнийг үнэхээр ийм зугаатай талаас нь сонирхож байна. Ийм зугаа, цэнгэл, таашаал гэх мэт талаас нь та энэ хүнийг амар сонирхож байгаа харагдаж байна. Харин та болохоор түүний хувьд үнэхээр азтай, чинэлэг, боломжоор дүүрэн хүн гэж тэр таныг хардгаа гэж харагдаж байна. Та түүний хувьд болвол амар баян мөнгө төрөхтэй хүн. Тухайн хүн нь
Нөгөө хүн нь болохоор тийм чинэлэг хүн биш байж болцсошгүй та түүнээс илүү чинэлэг, илүү их найзуудтай гэдэг ч юм уу, илүү их боломжуудтай холбогдсон байж болно. Тэгэхээр та хоёулаа нэгэндээ ийм татагдах, шунах юу гэдэг вэ? Хүсэмжлэх ийм энергиуд байна. Гэхдээ үүнээс тийм буруудсан, муудсан гэдэг ч юм уу, хар санаа гэдэг тийм зүйл бол алгаа. За харилцааг нэмж харцгаая. Харилцааг нэмж харцгаая. Харилцааны байдлыг нь харъя. The Hermit. Хоёр их уулздаг төрлийн хүмүүс биш. Уулздаг, цагийг хамтдаа өнгөрүүлдэг тийм хүмүүс биш. Хоёр голцоо өөрөө өөрсдийнхөө орон зайдаа байж байгаа харагдаж байна. За бас та энэ харилцаагаар дамжуулан хоёрт хоёуланд нь томоохон хувирал, дотоод хувирал явагдах болон та хоёроос нэгнээсээ ийм амьдралын талаарх гүн утга учиртай зүйлсүүдийг ойлгож авах болно гэж харагдаж байна. За таны түүнийг бодол ба мэдрэмжийг харъя. Бодол ба мэдрэмж. Түүний таны талаарх бодол ба мэдрэмжийг харъя. За. The Sun доош харсан байна. Justice доош харсан байна. Та түүнийг аз жаргалтай байгаасай гэж их боддог. Та түүнийг аз жаргалтай болгож өгөхийг их хүсдэг. Гэхдээ энэ бодол нь яг үнэндээ та өөрөө өөрийгөө аз жаргалтай болгохыг хүсэж байгаа тийм зүйл байна. Reverse Knight in Shining Armor гэдэг үг орж ирлээ. Энэ нь болохоор нөгөө нэг юм цагаан одоо үнсгэлжэн гэдэг ч юм уу те гүнжнэрийн түүх зохиолнууд байдаг. Тэгээ гүнжнэр юм хэцүү нөхцөлд оронгууд нөхцөл байдалд оронгууд юм цагаан морьтой ханхуу ирээд аварж өгдөг тийм үү. Харин та болохоор түүнийг тэгж аварж өгөхийг түүнийг өөрийнхөө гүнж болгохыг хүсэж байгаа. Бодол таны талд байна. За гэхдээ энэ хүсэл нь яг үүндээ нууцхандаа та түүгээр тэгж аврагдахыг хүсэж байгаа. Жахан фантастик байхыг хүсэж байгаа харагдаж байна. Юу л бодоод байна да манайхан групп номер 3. Сандоош арчихсан. Тийм та энэ харилцааг энэ зүйлийг ер нь алстаа ирээдүйтэй гэж бол боддоггүй. Алстаа том зүйл болно, гоё зүйл болно гэж бол боддоггүй. Justice доошаараа гараад ирсэн мэдрэмжийн түвшинд энэ хүн жоохон сэжигтэй санагддаг. Таны тахтай мэдрэмжээ сонсохгүй байна. Таны мэдрэмж болохоор энэ хүнийг наад хүн чинь жоохон шалэг гэдэг ч юм уу те чи зөвхөн чамтай харьцаагүй өөр хүмүүстэй харьцаж байгаа штэ гэдэг таны мэдрэмж байн танд хэлж өгч юм. Гэхдээ та мэдрэмжээ анаад байна. За нөгөө хүний талд юу гэх байгаад байна вэ? Нөгөө хүн болохоор та биш ээ. Тэр хүн тантай холбогдоод харилцаанд орох юм бол тэр хүн таныг өдөрдөж чадахгүй гэж боддог. Та ингээд түүний контролоос гадуурх хүн. Ингээд та түүний гарт нь атгагдахгүй тий. Тэгэхээр ингээд тэр хүн таны хажууд байхдаа өөртөө тийм сэтгэлтэй байж чаддаггүй, харилцаандаа ихтэй байж чадахгүй. Тэгэхээр энэ нь юм таагүй, тухгүй мэдрэмжийг төрүүлдэг гэж харагдаж байна. The strength гэдэг нь болохоор мэдрэмжийн түвшинд болохоор энэ хүн тантай илүү дотн харилцаанд орох юм бол ялангуяа махан биеийн дотн харилцаанд орох юм бол та түүнийг сонирхохоо болно. Та түүнийг мяа гэж харах болно тий. Бас юм харагдаж байгаас илүү сонирхолтой биш юм байна штэ гэд голох болно гэж мэдрэгддэг гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хүний тань руу чиглэж байгаа энерги нь нийл айдас энэ хүний тань руу чиглэж байгаа айдас өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө голох, өөрийгөө танаас төвшин доогуур гэж харах. Тийм талууд байна. Тэгээ энэ тал нь яаж илрэх вэ гэхлээр хэрэг та хоёр дотн болчих юм бол та хоёр
тусдаа байхаа болоод нэг харилцаанд орчих юм бол хэрвээ яг одоо харилцаанд байдаг ч гэж болцсохгүй шүү яг үнэндээ. Хэрвээ тийм бол энэ хүний хамаг энэ айдас, сэтгэл төгшүүр, өөртөө итгэлгүй байдлууд нь дарангууллаар илрэх болно. Яг үннийг хэлэхэд дарангууллаар, контролоор ингээл захираал те чи бити гар бичи бити инг хоол заавал хий. Миний амьсыг угаа гэдэг ч юм ингээд юм муухайгаар илрэх болно. Тэр хүний энэ айдас ба сэтгэл төгшүүр нь гэж харагдаж байна. За энэ харилцаан дээр зөвлөгөөг нь харъя. Сахиуснаас мэдээлэл, нэмэлт мэдээлэл зөвлөгөө харъя. Та юуг мэдэхгүй байна вэ? Queen of Wands. За та өөрийгөө амар гоё гэдгийг ерөөсөө мэдрэхгүй байна. Мэдэхгүй байгаад байна. Та ямар гоё хүн бэ? Ямар амар царайлаг. Амар дур булаан, амар царайлаг хүн гэдгээ чи мэдэхгүй байна гэж сахиус хэлж байна. Тэгээд ийм царайлаг хүн байхлаэр алстаа ингээд тантай удаан хугацааны харилцааг бодоогүй, удаан хугацаанд таны хажууд тисэх боломжтой хүн л биш болвол тантай богинохон хугацаанд харилцаатай байж байгаа танаас салахыг ирмэлцэх болно. Гял салахыг, гяс цухтаахыг ирмэлцэх болно гэж харагдаж байна. Бас таныг сонирхож байгаа, таны эргэн тойронд байгаа боломжит хүмүүс маш олон, ганц энэ хүн бишээ гэж харагдаж байна. Тэгээ бас та өөрөө ийм алстай, ашигтай, тэгээ доктортой, ийм тайван сайхан харилцааг хүсэж байгаа хүн шүү дээ. Энийгээ санаарай. Энэ зорилгодоо үнэнж байгаарай. Тэ энэ зорилгынхаа араас явж байхдаа дундуур нь хит хитэн сонирхолтой хүмүүс сонирхчээ гэдэг ч юм уу. Нэг хөгжимчин залуутай уулзаад үзчихээ гэдэг ч юм уу. Энэ нь дими шүү. Ер нь бол таны цагийг өрнө шүү. Тэгээ та өөрийнхөө хүч чадлыг мэдэхгүй байна, мэдрэхгүй байна, үзэсгэлэн гоогоо мэдрэхгүй байна, хангалттай мэдээгүй байна гэж хэлж байна. Тэгээд цаг нь 12-12-гээс сахиусны тоо гарч ирлээ. Зайлшгүй уншлагын эхнийх нь хэсэг ингэ болоо. Энэ харилцаад ойлгомжтой. Энээс цааш мэдээлэл яг үндэ нэх байхгүй. За би яг ганц хүзэр сугалж үзье. Энэ харилцааны ирээдүй ямар ах вэ гэд хараад үгүй. Энэ харилцааг өргөжлүүлвэл ямар ах вэ? Зогсоол ямар ах вэ гэд ирээдүйг нь хараад үгүй. Тэгээ бүгдээрээ нэмэлтийг нь харъя. Өргөжлүүлвэл зогсоол. Тийм. Тэгэхээр зогсоол home гэр гэдэг юм. Тэгээ шаарс үзэр гарч ирж байна. Харилцааг өргөжлүүлэх юм бол communication third house гэдэг үзэр доош гараад ирсэн. 3 дахь этгээдүүд оролцсон. За ерөнхийдөө бол энэ харилцаанд ирээдүйдээ та хоёр харьцаа болно гэж харагдаж байна. Таарах ам нийлхэ болно гэж харагдаж байна. Туудахгүй. Хэрвээ энэ харилцаанаас болох юм бол та яг өөрийнхөө амьдралдаа тухтай байх боломжтой, энерги буцаагаад өөртөө татах боломжтой, энергийн түвшинд өөрийнхөө гоё дүүрэн болгох боломжтой. Энэ хүнд бас жоохон энерги алдаад байгаа тал харагдаж байна. Зайлшгүй уншлагын энэ харилцаа ирэхэд бол ингээ сайхан бүрэн боллоо. Энэ харилцаанд өөр нэмж харах зүйл байхгүй байна. Хэрвээ та манай нэмэлтийг мань харах юм бол таны эргэн тойронд байгаа хүмүүс, эргэн тойронд байгаа сонголтууд гэдгсэн. Энэ дээр нь зөвлөгөөг аваад танд яг таарах зөв хүнийх нь мэдээлэл ба та яагаад өөрөө тэр зөв хүнийгээ сонгохгүй байна вэ? Тэ? Яагаад зөв хүнтэйгээ учрахгүй байна вэ гэх таны өөрийн блокийг хараад байгаа. Тэгэхээр та нэмэлтээ авах гэж байгаа бол яг үнэхээр тэгээ өөрийнхөө хайр дурлалын амьдралыг үнэхээр хариуцлагатайгаар бодит үнэтэй нүүр тулъя. Өөрийнхөө аз жаргалынхаа төлөө үнэхээр хичээе гэж байгаа бол нэмэлтийг нь мань авч үзээрэй. Голцоо зөвлөгөө, таны хувийн хариуцлагын зөвлөгөө, тэгээ өөртөө нүүр тулах зөвлөгөө болон гэх мэт зүйлсүүд байх болно. За нэмэлтийг авах гэж байгаа бол description ба comment хэсэг дээр холбоос нь яг бэлэн байж байгаа. Тэрэн дээр дараад шууд яг одоо үзэх боломжтой. За тунхдахгүй болцъё. Баярлалаа.